Зууд бол малаа хүйсний ард дээрээс ойлгох юм л шүү дээ. Өөрсдөө жилээ сайн базаах, тэдүүвийн мал маханд борлуулаад, тэдүүвийн өөрсдөө жилээ базаагаад, тэдүүвийн ондоруулна гэсэн зорилгыг ерөөдөө өөртөө тавьсан байхад чухал юм шиг харагдаад байгаа шүү. Атомлыг өгсөн мөрөг гэсэн тэгээд Саах гэдэг үг ямар ч ногоон жилд дасгаад хоолнд дасгаа явж байна. Өвөл бол ерөнхийдөө малаа яаж ондоруулах вэ гэдэг талаас малчтын том сорил байдаг. Цаг туссан бэлтгэхээс илүүгээр зунаасаа эхэлж бэлддэг байгаа. 1300 болсон байгаа. Одоо тэгээд эндээс нь бодлоор хаян да. Би дундгойн дэрэн сумын яриад сум орнотогтой мал маллаад 7-8 жил болж байна. Би өмнө айрын талбай хаадаг байсан. Айрын талбай хугацаанд бас өмнө судаан дээр өөрөг гүйцэтгэж дээрээсээ. Яг ерөнхийдөө гол санааг бол манай ихнэр өөр гаргасан. Миний ойр тойрны бас найз нөхөд мал дээр сонсох бас зөндөө байна. Тэд нар маань бас нөлөөс. Тэгээд дээрээс нь одоо хөдөө гараад болоод тэр эзгээр талдаа эзэн болоод өрөвдөө өсгөөд, малаан сайхан өсгөөд сайхан байна ерөнхийдөө. За анх гарч ирээд битэр бол яг мал хөөцөөтэй хадам ахыхаа бас өхөр малыг малж, өхрээр шагнуулж, тэгээ дараагаар нь ойролцоо байдаг ахыхаа хоныг малж, төлөөхөө төдөө өдөө гэдгээр нь хувааж тэгж л ерөнхийдөө анх малцсандаа тэр. Маллаа өсгөхийн тулд бас нэлээ олон янз янзаар үдсэн. Сүүзгаа дэгээ борлуулж, нэгийг хоёр болгох нэлээ орлого болсон. 2023 оны мал толгоор 1000 малчин болсон байгаа. За битэрч ерөнхийдөө ингээд 8 жилийн хугацаанд бол алдаан дээр их суралцсан л доо. Ер нь бол 24 оны шилж айгүй хөндөвөл нэлээ малаа суралцсан байгаа. Энэ жилээс битэр ерөнхийдөө цагаа гартагаа уйлдуулж бас мал маллахын зүйтэй байна гэдгийг бас харсны үндсэн дээрээс мал махаа тэдүүвийг борлуулаад тэдүүвийг ондоруулна гэсэн зорилготойгоор өөрсдөө жилээ сайн базарсан байгаа. Өвөл болгон тодорхой жигээл ер нь зунаас эхлүүлэл сүүзгээ дэгээ борлуул, айрыг цагаагаа борлуулаад намарт нь одоо 8-9 сараас нь эхэлж малгууга тар тавирыг авангуут нь бод тэрийг турж эцгээс өмнө борлуулна гээл. Тэгэл тэрүүгээр өөрсдөө жилээ бэлдээл одоо сүүлийн үед одоо цаг уурын байдал ерөнхийдөө их өсөж байгаа үед бол тэгжил малыг манлах хэрэгтэй мэн л гэж ойлгоод байгаа шүү дээ. За миний хувьд одоо энэ өвөлдөө 1300 бодлон ногоон дижил 2 тонн хэвэг бэлтчихэд байгаа. Малчууны хувьд бол хашаа ороогоо сайн бэлтгэх асуудал их байдیں۔ Одоо манай хашууд хангаа шиг одоо мод буулгас гэж байхгүй болохоор хойноо халахвчтай урдлынхаа ороонд шуургасаас орхосоо сэргийлж гарын дорх материалаар одоо ингээл хаягдл дуугуу, төмөр одоо чулуу тэгэл юухэ ихнэр одоо тэгэл хашаа ороогоо бөмбөлөх л одоо голон дулаан байж шуурга баг хотондоо оруулж ээж л ирэхэд мал арай тэнхлүүн байдیں۔ Да тэгээд. За ингээд өвлийн ихэнх сар гарч байна. Малчид бид хувийн бэлтгэлээ сайн хангаж өөрсдөө жилээ бэлтгэхэд одоо оройтойг байна. Өөрсдөө жилээ сайн бэлтцгээгээд өвлийг сайхан өнтөөд авч хавартаагаа сайхан учран золцгоё.